Яг бүрэн бүрэлдэхүүнээр гишүүнээр ямар бүрэлдэхүүнтэй оролцож байна. Болцсон уу? За. Ер нь өнөөдөр 1990 оны 4 сарын 7-нд анх ардчилсан нам байгуулагдсан өдөр. Энэ бол ганц ардчилсан намын өдөр биш байхгүй юу? Ер нь юу гэж бодоод байгаа юм гэхээр манай намынхан ч тэр нийгмээрээ ч гэсэн ер нь ардчилсан намын баярын өдрөө гэдэг. Энэ бол үгүй ээ. 1990 оноос өмнө Монголд нэг л нам байдаг байлаа. Монгол ард хувьсгалт нам гэдэг. Энэ бол монголчуудын улс төрийн эрх чөлөөний өдөр. Энийг тийм агуулгаар нь ер нь тэмдэглэх ёстой. Сүүлийн үед ардчилсан нам дотор юу болов гэхээр саяны дотоод сонгуулийг бид нар үнэндээ яг дүрм журмаараа хийж чадсангүй. Тэгээ намын гишүүд өөрсдөө нам дотроо эрхээ зөрчүүлчихэд чимээгүй байгаад байх юм бол энэ бол улс төрчдийн байх нам биш ээ. Улс төрчхөн яадаг гэхээр тодорхой өөрсдийнхөө байр суурийг илэрхийлээд тэрийг хамгаалдаг. Тэр тусмаа нийгэмд хохирсон, хилмигдсэн иргэдийн эрх чөлөөний төлөө явдаг ийм байгууллага ардчилсан нам. Гэхдээ нам дотроо өөрсдөө дүрмийн бус үйлдэл гаргаад эрхэм зөрчигчдөд байхад чимээгүй байж болохгүй. Өөрийнхөө эрхийг хамгаалж чадахгүй яаж бусдын эрхийг хамгаалах юм? Тийм болохоор ардчилсан намын гишүүд цуглаад онц хурлаа хий. Ер нь ардчилсан намыг өөрийнхөө үзэл санаа үнц зүйл дээр байж чадж байгаа юм уу? Өнөөдөр хүмүүс яриалаа. Ардын нам засаглаад 10 жил боллоо. Махны үн, туулын гол, нүүрсний хулгай эдрээс ял авсан тэгвэл хэн байгаа? Ягаад ардчилсан нам энэ хулгайтай эвлэрээд байгаа? Би эвлэрээд гэдгийг хаалтан дотор чимээгүй байна. Энийг хүлээн зөвшөөрж гин гэдэг бол дуугаана гэдэг бол энэ эвлэрж байгаа юм. Тэгэхээр энэ бүгдийг бид нар намын гишүүд хоорондоо ярилцъя гэдэг энэ онц хурлыг зарласан. Онц хурл бол ер нь бол ардчилсан намын их хурл 1206 гишүүн цугладаг. Өнөөдрийн байдлаар бид нар аймаг орон нутгаас яаралтай 2 өдрийн өмнө зарласан болохоор нэг 7-800 гишүүн ирэх бах. Тэгээд нэг 650 гишүүн ирэх юм бол эрс бүрдээд ер нь хурл үргэлжлэн гэсэн үг. Энэ дээр бид нар бол тодорхой хэлцэх 3-4 асуудал байгаа. За саяны дотоод сонгуулиудад та бүхэн мэдж байгаа хэвлэлээр зөндөө явсан бид нар дээд шүүхт өргөн барьсан. Зарцааны асуудал, мөнгө тараалтын асуудал өчтөр гэхэд манай одоо намын хийсэн степ баринагийн хийсэн хурал дээр гэхэд их хурлын гишүүн жаргал сайхан хэлжсэн тий. Нам бол нам биш болцсон шүү. Саяны дотоод сонгуул бол болоогүй шүү. Би өөрөө Баянгорыг зохион байгуулсан хурал одоо сонгуул зохион байгуулсан гэхэд энэ дотоод сонгуул бол маш буруу явсаа гэдгийг хэлсэн. Тэр энэ мэтчлийн ярилцах юмнууд байгаа учраас бид нар өнөөдрийн хурлыг зарлаж дотроо асуудлаа нээлттэй ярий. Дотоод сонгуул үнэхээр ямар төвшөнд болов гэдгийг ярилцаадах. Тэгээд хариуцлага тооцох, өдөртөх намын албан тушаалтан гарч ирэх юм бол намын удирдлагуудад хариуцлага тооцъё. Тэгээд цаашдаа яах гэдэг нь үндсэн 3 асуудлыг ярих гэж энэ хуралдааныг өнөөдөр цуглаж хийж байгаа. Ямар бүрэлдэхүүнтэй оролцож байна тийм. Ардчилсан намын бас бусад орон нутгаас одоо гишүүд ямар гишүүдээс оролцож байна. Бүрэлдэхүүний талаар ямар ч байсан энэ ардчилсан намын үндэсний бодлогын хорог хуралдуулах ёстой. Өмнөх үндэсний бодлогын хороо биш шүү. Яагаад тэгэхээр саяны сонгуулиар бүрдэлсэн үндэсний бодлогын хороо өөрөө дөрмийн бус болсон учраас энийг хүлээн зөвшөөрч болохгүй болчиход байна. Тэгэхээр өмнөх үндэсний бодлогын хорог хуралдуулъя гэдэг дээр 350 гишүүнээс 100 гишүүн бол зурсан. Тэрэн дээр 2 их хурлын гишүүн бас дэмжиж гар үсгээд зурсан байгаа. Тэгэхээр бид нар бол одоо нам гэдэг чинь одоо иргэд штэ тий иргэд өөрсдөө цуглаад асуудал ярих гэж. Тэгэхгүй манайхан чинь нэг юм ардын намыг дагсан дуурайсан өдөртөх зөвлөн хурлаж асуудлаа шийддэг дарган ингэдэг нэг юм яр сэтэл гараа өргөдөг тийм дарга нарын нам болчих гээд байгаа. Тэгэхээр энэ өөрөө ардчилсан намын хамгийн анхны 90 оны тэр философиг тий монголчууд өөрсдөө үндэсний эрх чөлөөгөө авчирсан болохгүй бол гудамжиндаа гараад жагсчдаг энэ агуулга сүнсээ алдчихад байна гэдэг дээр л бид нар маш олон удаа хэлсэн. Тийм болохоор өнөөдөр цуглаж энэ асуудлаа ярилцъя л гэж. Тэгэхээр таны дуугаан төмрийг ардчилсан намын дарга болоход Монгол ардын намын төлөөс ороод ирдэ гэж маш шүүмжлэг байсан. Тийм бүр эвсэн нотлогдсон шүү дээ тий. Одонгийн цагт гэрэл ардчилсан намын дарга болсноор яг юу өөрчлөлт? Одонгийн цогтгэрэл гэдэг хүн дарга болж л өөрчлөгдсөн баг. Ер нь ардын намаас усалаа. Тий. Ер нь бол намд ямар нэгэн одоо нийгэмд ч гэсэн ардчилсан намыг ингээ хүлээгээд байна шүү дээ. Нэг юм нийгмийн манлайл хүлээгээд байна тий. Үнэхээр иргэдийн амьдрал маш хүнд болчлоо. Хүссэн үсээгүй одоо эдийн засаг зарцчлаа. Энэ дээр хин нэгэн улс төрийн хүчин манлайл хийх ёстой. Тэр манлайл манай намд байгаа юм. Энэ хулгайч нар гээд бие биенээ 2 жил ардын намынхан дотор тэр чулгайч 110 сая доллар биеиндээ хувааж авсан. Энэ дээр манай нам тодорхой байр суурь гаргаж тавьж байгаа юм уу? Тэ? Засгийн газрыг огцруулсан л гэдэг. Үгүй шүү дээ. Ардын намынхаа өөртөө л өөрсдөө огцруулаад байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр
яг өөрсдийнхөө үнэт зүйл дээр гарч ирж чадахгүй байна. Одоо зарим хүмүүс тэгж байгаа. Одоо мөнгөтэй нам авцсан зүгээр штэ гэдэг байгаа байхгүй. Гүү штэ. Мөнгөтэй нам өдөрдөг байсан бол манай намд мөнгөтэй зөндөө байсан. Ажны бат эрдэнэ. Ардын намд мөнгөтэй зөндөө байгаа. МС-с од жаргал. Намыг үзэл санаатай үнэт зүйлстэй улс төрийн дайчин харизм зоригт ийм л өдөрдөг. Бид нар ган төмөрийн хэсгийн дээр голж исэн. Ган төмөр 24 оны сонгуульд бууж өгнө, хэвтэж өгнө. Хамтарсан засаг байгуулагдах нь тодорхой болчлоо гэд 23 оны 7 сар бид нар хэвлэл урал хийжсэн. Яг тэргээр ардчилсан намын ардын намтай хамтруулж тэгээд ялагдлын ер нь ардын нам зарцсан шүү дээ. Ган төмөр гэдэг хүн өөрийнхөө ерөнхий сайдыг ардын намд өгцөн. Тэгэхээр энэ процесс нам дотор дахиад ороод ирлээ. Нөгөө ардын намд байсан хэсэг ялагдсан хүмүүс чинь манай нам дотор үүрлээд байна. Энийг одоо бид нэг энэ хурал дээр ярих гэж байна. Тэр болсон их хурлын үеэр Баянгар аймгийн Монгол ардын намын гарны нэг жаргалсайх бол одоо ардчилсан намын бүлгээс 3 одоо шийдвэр гарчаад байхад тэрийг сүрж одоо Жакоб гэдэг хүн оюутны засгийн газрыг унгаарахгүй шүү гэж орж ирж гişүүдэд тулхан шаардж ирсэн. Үүнийг нь зөвшөөрөөгүйгээс болоод өнөөдөр тэр хүн намдаа хинч биш болчлоо гэж ярьж ирсэн. Энэ үгээр байна. Тийм. Жаргал сайхан бол намдаа хэлмэгж байгаа дуу хоолойгоо гаргаж байгаа заримдаа бүр чадахгүй байгаа хүмүүсийн зөвхөн нэг төлөөл. Маш олон гişүүд нам хаачив цуглын ярилцъя гэдэг. Гэтэл энийг намын өнөөдрийн удирдлага ойлгохгүй байна. Одоо ишиг ухны зовлон ойлгохгүй гэдэг шиг манай нам мөнгөтэй дарахтаа болсон уу? Тэгэхээр тэр хүн нийгмийн ат ус бэр намынхаа хөрсийг мэдрэхгүй байгаа. Тэгэхээр өнөөдрийн хурал бол тэр дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй байгаа тэр хүмүүст бид нэр тай засч өгч байна. Open mic нээлттэй энэ дэр юм асуудал байвал дөрмийн дагуу зогсоё. Намын удирдлагад хариуцлага тооцъё. Тэгээ цаашаа явъя гэж. Тэгэхгүй ингээд тогтоод байж болохгүй. Намыг одоо бидний хувьд хэн нэгэн даргаыг одоо байнга л хэлдэг. Улс төрийн зоригтой байгаа ч хатуу байгаа ч ардчилсан намыг үн зүйл дээр нь аваачаач сөрөг хүчний ажлыг хийж байгаа бол тулт хийгээч гэдэг даанч манай дарга нар өөрөө мэдж байгаа. Дандаа намын ардын намынхантай ойлголцдог, зөвшөлдсөн, далдуур 8 хийдэг, ялтаа зардаг, тойргоо дохирдог тий эсвэл одоо их хурлын хуулиар наймаалцдаг, өөрсдөө тойргоо дээр төсөв батлуулдаг. Жижигхэн эрх ашигаас болоод намынхаа одоо ардчилсан намын үн зүйлсээс угардаг иргэдийн эрх ашигтэр хамгаалж чаддаг дуу хоолой болж чаддаг. Тэр энэний дээр хэдүүлээ гарьяа л гэж. Яг үндсэн байр суурь үнэт зүйлээ ардчилсан нам хамгаалмаар байна штэ. Тэр чинь хаанага өчтөрийн хурал дээр тийм ярьсан юм уу? Ямарваа нэг юм ярьсан юм. Зөв баярын хурал болоод алга ташаал энэ дээр гараад үг хэлэх гэсэн хүмүүсийг бүүлээл хөөгөл болгож хэлж штэ. Тийм ардчилсан намын хурал би амьдралдаа үзээгүй. Ардчилсан нам зодолдоод муудалцаад асуудлаа ярьдаг. Гэтэл өчтөр бол яг коммунист намын уус шиг юм хийгээд тийм болохоор бид нар онц хурлыг зарлж хийж байгаа. Тэгээд онц хурлаас тодорхой шийдвэрүүд гарах баг тийм. Гарсан шийдвэрүүдээ мэдээж өнөөдрийн ардчилсан намын удирдлагууд хөргүүлэх баг. Гэхдээ энэ байдлаар бол мэдээж цогтгөрийн тэргүүтэй удирдлагын багууд бол та бүхний гаргасан шийдвэрийг ер нь хүлээж авахгүй байх. Тэгэхээр өнөөдрийн хуралж байгаа ардчилсан намын шийдвэр нь цаашдаа хүлээж авахгүй машиндаа түрээд эндүүдэд явна гэж бодож байгаа хэсэг хүмүүс ч байгаа. Гэхдээ 26 оны энэ улс төрийн намын тухай хууль гарч ирснээр улс төрийн намын дотоод маргаанд шүүх оролцдог болсон. Хуучин бол бид нар яадаг байсан гэхээр улс төрийн намын дотоод маргаанд аливаа нэгэн төрийн байгууллага оролцдоггүй. Энэ бол дотоод асуудал хайчдаг байсан бол одоо төсвөөс бид нар санхүүжилт авдаг болсон. Энэ дээр сонгуулийн ерөнхий ороо, үндэсний аудитын ороо, дээд шүүх, захиргааны шүүх, иргэний шүүхэд бид нар гомдлоо гаргаад нам дотор болж байгаа үйл ажиллагаа хуулийн дүрм хамаагүй болчих. Хууль зөрчсөн үгүй юу гэдгийг одоо шүүх байгууллагуудаар тогтоодог болсон. Тэрэнд шүүх оролцдог болсон. Тэгэхээр бид нар тэр тал руугаа одоо өөрсдийн зөрчигдсэн эрхээ хамгаалж улс төрийн тэмцлүүдэд явуулнаа. Тийм. Энэ бол өөр болцсон. Хууль одоо оролцдог болцсон гэдгийг л манай гишүүд сайн ойлгох хэрэгтэй. Дарга нар ч гэсэн мэдж байгаа. Тийм болохоор тэд нэр бас харж л байгаа байх. Гэхдээ яах гэж ийм дэмий дотоод сонгуулийг хүч төрөн хийвдээ та нар минь өнөөдөр энэ ч гэсэн тодорхой гишүүд сая хурал 10-аас эхлэх ёстой ирээд ярьжлаа. За бай.